Даалт сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125-ийн 1, 126 дугаар зүйлийн 126-гийн 4, 126-гийн 5-ын 5 дахь заалтыг тус үндэслэн тогтоох нь 1. Багжуулганы хуралдааны эрс 56.8% буюу нийт 108 гишүүн нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцсныг дүрд сугаа. 2. Багжуулганы хуралдаанаар нэр дэвшигч Намрын Инх баяр тогтоол ав. Нэр дэвшигч Намрын Инх баяр 91.67% санал буюу нийт гишүүдийн 90 хэд гэсэн бай. 99 гишүүний санал. Мөн нэр дэвшигч Сэлэнгээгийн Онон баяр 833% санал буюу нийт гишүүний 99 гишүүний санал тус авсныг батал сугаа. 3. 83.3% санал авч уучлаарай би дахиад тоолцчлаа. 91.67% санал авч улсын хурлын 42 дугаар тойргийн улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон Намрын Инх баяр Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг даган мөрдөж сонгуульд шударгаар өрсөлдсүгэ. 4. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлын сонгуулийн 42 дугаар тойрог зохион байгуулагдах улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас Намрын Инх баяр нэр дэвшиж өрсөлдөхөөр ялалт байгуулсан тухай энэхүү шийдвэрийг холбогдох хууль заасан хугацаанд сонгуулийн ерөнхий ороонд бүртгүүлэхийг ерөнхий нарийн бичгийн дарга Б тулгад даалгах сугаа. Дарга орлогч дарга гэсэн тогтоолын төслийг та бүхэн танилцуулж байна. Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа баг чуулганы гишүүд. За. Тийм байна. Засвар тийм ээ. Өрсөлдөхийг. За. Техникийн юу ах шиг байна. За ойлгоо. Өөр санал байна уу? За санал байхгүй тогтоолын төслийг батлах санал хураалт явуулъя. Саяны тогтоолын төслийг дэмжиж байгаа баг чуулганы гишүүд мандат өргөнө. За тоолон комиссийн гишүүд хараараа. За төдөлдөж байгаа, татгалзаж байгаа гишүүд байна уу? За байхгүй байна. Төдөлж татгалзаж байгаа гишүүд байхгүй. Нийт хуралдаанд оролцсон баг чуулганы гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батлсан тооцоогаа. За баярлалаа та бүхэндээ. За ингээд өнөөдрийн хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшгээр намаасаа сонгогдсон Монгол Ардын Хувьсгалт намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын Инх баяр таныг эндэрт урьж байна. За ингээд та бүхний хайлт өдрийн амар амгалан дахин хэлчихье. Манай нам хуулийн дагуу ажилладаг нам. Хуулиараа бид 5 сарын 24-өөс 5 сарын 28-ны өдрийн энэ хугацаанд Монгол Ардын Хувьсгалт намаас Финтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгуулах ёстой. Ингээд өнөөдөр баг чуулганы 5 дугаар хуралдаан хуралдаж нэр дэвшүүлэх асуудлыг амжилттай хэлцэж арчилсан зарчмын дагуу өрсөлдүүлж шийдвэрлэлээ. Надад итгэл хүлээгэж Монгол Ардын Хувьсгалт намаас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан баг чуулганы гишүүддээ баярлалаа. За 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд янз янзын байр суурийг илэрхийлж байгааг та бид сайн мэдж байгаа. Ирэх баригчид маань энэ сонгуульд битгий болоосоо гэж бодож байгаа. Ямар нүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Итгэлийн дагаагүй шүү дээ гэж мэдж байгаа. Тийм учраас эдгээр энэ сонгуульд битгий болоосоо гэж бодож удаадараа хойшлуулж байгаа. Одоо ч гэсэн
Одоо ч гэсэн орлогоо орхилгүй ирэх нэгд өдөр буюу 5 сарын 27-ны өдөр үндс хуулийн цэцэд орсон өөрсдийнхөө томилсон шүүгчнэрээр энэ сонгуулийг ямар нэгэн байдлаар ойлгомжгүй байдалд оруулахаар бэлтгэл ажиллаа хийж байгаа гэдгийг бол юмны учрыг мэддэг хүн болгон ойлгож мэдж байгаа. Хамгийн наад захын жишээ. Энэ бол үндс хуулийн цэцээр очиод цэцгийн хэлэлцэх асуудал биш юм а гэдэг нь бол ойлгомжтой байсаар байтал зөрөөд энийг хэрэг үүсгэж хэлцэж байгаа. Эндээс ахуулаад энэ бол цэц бол энэ захиа даалгавар ажиллаж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа. Гэхдээ бид хэдийнхэн сонгогчдыг хүндэтгэж цэцгийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж би бодож байгаамаа. Нэг хэсэг хүмүүс бол нөхөн сонгуулийн тухай ярихдаа дэндүү богино хугацаа үлдсэн байна да. Тийм учраас энэ сонгуульд ер нь хэрэг байна уугүй юу гэж ярьж байгаа. Бид энийг бас бодсон, хинтээ сонгогч нартайгаа очиж уулзсан сонгогчд маань үндсэн хуулийн гол зарчим бид жинхэнэ ардчсан хооронд амьдарч байгаа бол өөрийнхөө төлөөллийн хүнийг улсын хурлд илгээж сонгож тэрэндээ үүрэг даалгавар өгч өөрсдийнхөө иргэшгээ хамгаалуулах дуу хоолойгоо улсын хурлд дуулуулахын төлөө энэ эрхээ эдлэх ёстой. Бид 2 жил эрх баригчдын буруу бодлогын яваргүй бодлогын уршихаар энэ эрхээ эдэлж чадсангүй. Одоо үлдсэн хугацаанд эдлэе. Хүн сургууль сурах, хүн өвдөх, хүн амьдралынхаа асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарнаа. Тэгэд бидний төлөө болсон улсын хурлын гишүүн улсын хурл сууж явах ёстой. Төр засагт бидний санаа бодлыг хүргэж явах ёстой. Бүтэн жил бидний амьдрал зогсохгүй. Тийм учраас бол одоо төлөөнийхөө хүнээ хурдан сонгоё гэсэн ийм санд илэрхийлж байгааг бид зөв юм байна. Энэ сандыг хүндэтэн үзэж байгаа. Монгол Ардын Марс самбайхан аль хэдийн ажиллаад эхэлсэн. Очоод тэрбумаар юм амлаж байгаа. Мөнгө төгрөгөө тарааж эхэлсэн. Тэрийг бид бас мэдж байгаа. Хинтээ сонгож ч гэсэн тэнийг биш учраас мэдж байгаа. Тэд бол харин хулгай мөнгийг аваад адилхан хулгайч болох уугүй гэдгээ эргэцүүлэн бодож ухаантай мэрэгэн сонголт хийж хулгай мөнгийг авсан ч гэсэн харин жинхэнэ шударга саналаа өгч чаднаа гэж бодож байгаа хаа гэж бид нар найдаж байгаамаа. Яагаад гэвэл энэ хулгай мөнгөөр олон удаа сонгуул явуулаад хулгай мөнгөөр явуулсан сонгуул болгон Монголын ард түмний амьдралыг дороотуулсан энэ гашуун төв бидэнд байгаа учраас сонгогчд маань ухаантай учраас энд нэгийг бодож хоёрыг шийдсэн бахаа гэж бид нар найдаж байгаа. Манай ан бол лувраар л ялна. Тийм учраас бол бид энэ сонгуульд ард түмэнтэйгээ хамтраад шудраг сонгуул хийж шударгаар яалъя гэж бодож өрсөлдөж байгаа юм аа. Амаргүй сонгуул болно. Луврчтай өрсөлдөхөд ямар хэцүү вэ гэдгийг бид 17 оны ерөнхийлөгчийн сонгуулиар сайн мэдсэ. Ялчаад тог унтраагаад өглөө тог асаахад бидний ялж ясан нэр дэвшигч маань ялгцсан юм шиг худлаад гарсныг монголчууд мартаагүй. Хинтийчүүд 42 дугаар тойргийн сонгогчид Монгол Ардын хувьсгалд нам, Монгол Ардын хувьсгалд намаас нэр дэвсэн Ганбаатарт сандаа өгч ялуулсан. Одоо хинтийчүүд байна бас бодож байгаа. За та нар лувирд юм бол тэр лувирд чинь бид таслан зогсоод чаднаа гэсэн эр зэрэг нь хэвээрээ байгаа байхаа гэж бид итгэж найдаж байна. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд бүгдээрээ шударгаар өрсөлдөё. Нэг хүндэтж өрсөлдөё. Ман аны гар хөл болохгүйгээр бүгдээрээ өрсөлдөж үзье гэж та бүхэндээ хандан уриалж байна. 2016 оны сонгуульд бол ард түмэн манд ихтгсэн. Итгэлээ ман алдсан. Одоо юу ч яриад ямар ч тогсны үд хатгаад ард түмэн хуурдгаа болсон. Ардчлан маань ард түмний итгэлийг 16 онд алдчихад одоо сэргээж чадахгүй байна. Гэхдээ ард түмэнд ямар нэгэн итгэх хүн, ямар нэгэн итгэх нам хэрэгтэй байна. Хүнд ч хэрэгтэй байдаг, хинтийн сонгогчдорч хэрэгтэй байгаа. Тэгвэл тийм ээ итгэлийг дааж чадах улс төрийн хүчин бол Монгол Ардын хувьсгалд нам. Итгэлийг дааж чадах хүн бол Монгол Ардын хувьсгалд намын нэр дэвшигч байх ёстой гэж бид бодож байна.
Тэгээд хинтийчүүдтэй хандан хэлье. Тийм ээ. Монгол Ардын хувьсгалт нам та нарын итгэлийг даанаа. Тийм ээ. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвсэн намрын инхээр миний бие та нарын итгэлийг даах шиг даанаа гэж хэлэх байна. Та нарынхаа итгэлийг дааж, та нарынхаа нүүр царайг сэтгэлдээ буулгаж, та нарыгаа өрөвдөж хайрлаж, та нарыгаа хүндэтгэж би их өрийн хэлцээрийг явуулж амжилтаа шийдэж байсан. Та нарыгаа бодож, та нартайгаа хамтарч мянганы зам гэсэн төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотыг хинтийтэй, доронтой, Улаанбаатар хотыг ховдтой, баян үлгэртэй холбох энэ том ажлыг эхлүүлж, одоо энэ ажил маань амжилтаа үргэлжиж байна. Та нарынхаа итгэлийг дааж, ялангуяа хүүхдүүдээ бодож, өдрийн цай гэсэн хөтөлбөрийг санаачны хэрэгжүүлж, одоо сургуульд очиод өлснөө сууж ухаалдаг хүүхд байхгүй болсон. Энэ бүхнийг бол та бид хамт хийсэн шүү. Би ганцаараа хийгээгүй. Та надад итгэсэн. Би таны итгэлийг даасан. Одоо ч гэсэн Монголд итгэл алдарсан байна. Одоо энэ сонгогчдынхаа итгэлийг сэргээе. Монгол Ардын хувьсгалт нам сэргээж чадна. Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвсэн би сэргээхийн төлөө зүтгэж чадна гэж та бүхэндээ хэлье. Монгол улс мантуга хинтий сонгогчд мантуга. За ингээд манай өнөөдрийн багчуулганаар хэлцэх асуудал маань амжилттай сайхан болж дууслаа. Багчуулганы хуралдааныг үүгээр хааж байгааг мэдэгдэе. Баярлалаа та бүхэнд. За ингээд үргэлжлүүлээд хэвлэлийн хэд мэдээллийн байгууллагын төлөөлөлд хэлэхэд тий одоо хэвлэлийн хурлыг энд хийчихдэг үү? Үргэлжлүүлээд. За. За манай багчуулганы гишүүд дуугаа айтаараа. За ингээд өнөөдрийн бидний үйл ажиллагааг Монгол Ардын хувьсгалт намаас улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг бас хүрэлцэн эрс сурвалжилж олон нийтэд хүргэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагынхаа төлөөлөлд бас юуны өмнө талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. Тэгээ та бүхэн сая сурвалжлаа. Бид нар одоо намынхаа багчуулганыг аль бие ёсоор хийж дууслаа. Ингээд Монгол Ардын хувьсгалт намаас улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх одоо шийдвэрийг тогтоолыг та бүхэндээ дахин уншиж танилцуулъя. Монгол Ардын хувьсгалт намын багчуулганы 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар хуралдааны шийдвэр Монгол Ардын хувьсгалт намын дүрмийн 14 дугаар зүйлийн 14-ийн 13, 15 дугаар зүйлийн 15-ийн 2, 15-ийн 8 дахь заалт, сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125-ийн 1, 126 дугаар зүйлийн 126-гийн 4, 126-гийн 5-ийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоох нь.
1. Багц чуулганы хуралдааны эрс 56.8% буюу нийт 108 гишүүн нэр дэвшүүлэх сан тураах ажиллагаанд оролцсныг дурд сугаа. 2. Багц чуулганы хуралдаанаар нэр дэвшигч Намрын инх баяр 91.67% санал буюу 99 гишүүний санал. Мөн нэр дэвшигч Сэлэнгээгийн Онон баяр 833% санал буюу 9 гишүүний саналыг тус авсныг батал сугаа. 3. 91.67% санал авч улсын хурлын 42 дугаар тойргийн улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Өсөлт намаас нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон Намрын инх баярт Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг даган мөрдөж сонгуульд шударгаар өрсөлдөхийг даалгах сугаа. 4. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Өсөлт намаас баяр нэр дэвшиж өрсөлдөхөөр байгуулагдсан тухай энэхүү шийдвэрийг холбогдох хуульд заасан хугацаанд сонгуулийн ерөнхий ороонд бүртгүүлэхийг ерөнхий нарийн бичгийн дарга бай тулгад даалгавсгаа гэсэн багц чуулганы шийдвэр гарлаа. Ингээд их хурлын Хинтээ аймагт болох 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Өсөлт намын дарга Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан энх баяр даргыг нэр дэвшүүлэх болсныг Монгол Ардын Өсөлт намын зүгээс албан ёсоор зарлж байна. За ингээд хүрэлцээрсэн хил мэдээллийнхэнтэй хандаж бас бид нэр Монголын төр засгийн үйл ажиллагаа маш тодорхой нийт сонгогчид, нийт монголчуудыг дахин бодлуулсан ийм байдлыг тасан зогсоохыг шаардаж уриалж байгаа. Би та бүхний өмнө энэ Монгол улсын хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцсон намыг бүртгэсэн тухай сонгуулийн ерөнхий хорооноос гардуулсан батламжийг та бүхэнд харуулъя. Тэр өнгөрсөн жил яг ийм батламжийг гардуулж ирсэн. Энэ жил дахиад яг ийм батламжийг гардуулж ирсэн. Тэгээ Монголын төр засгийн үйл ажиллагаа маань ойлгомжтой, тодорхой явах ёстой. Харамсалтай төр засгийн байгууллагууд жилд нэг янзын шийдвэр гаргадаг, дахин энийг өөрчлөдөг байдлыг тасан зогсоохыг шаардж байна. Монголын ард түмэн энэ төрийн байгууллагуудад шургалсан хэн нэгэн төлөөний нөхдүүдийн тоглоом болох ёсгүй. Тийм учраас дахин энэ батламжийг хүчингүй болгохыг эсрэг нийт хинтийчүүд, нийт Монголын ард түмэн бас шаардах хэрэгтэй гэж бид нар үзэж байгаамаа. Тийм учраас энэ шаардлагын төслийг та бүхэнд бас уншиж танилцуулъя. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Хинтээ аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Өсөлт намаас миний нэрийг нэр дэвшүүлж өрсөлдүүлсэн намын удирдлагууд, намын гишүүд, за дээр нь Хинтээ аймагт зөвлөмж өгүүлсэн нийт нутгийн зон олон ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд миний шаардлага уншиж та бүхэнд танилцуулъя. За Хинтээ аймгийн иргэн Монгол улсын үндсэн хуулийн заасан өөрийн сонгосон хүнээрээ дамжуулан төрийн эрхийг барих эрхээ эдлэхийг хүсэж байна. За 2020 он хүртэл төрийн эрх барих дээд байгууллага улсын хурлын 42 дугаар тойргийг бүхэлдэн төлөөлгүй үлдээхийн зэрэгцээ хинтээхний итгэлийг алдаж ичгүүртэй байдалд оруулсан дээд ган тулгыг улсын хурлын гишүүнээр эргүүлэн томилохыг эрх баригчид санаархаж байна. Иргэн би эрс эсэргүүцэж байна. Энэ эрх баригчдын өөрсдийн томилсон үндсэн хуулийн цэцгийг ашиглан ордны хувилдаан зохион байгуулж байгаа хэрэг гэж үзэн үндсэн хуулиар надад олгогдсон миний сонгох эрхэнд халдах оролдлогоо тасан зогсоохыг эрх баригчид болон үндсэн хуулийн цэцэд хандан шаардаж байна. Улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлсон хугацаанд нь зохион байгуулахыг сонгуулийн ерөнхий хороо болон засгийн гарцад хандаж байна гэсэн ийм шаардлагыг бас та бүхэнд танилцуулъя. За баярлалаа. За ингээд сэтгүүлчдийн зүгээс асуулт байвал хариулъя. Асуултаа сэтгүүлч байна. За бүх юм тодорхой байгаа бах. Тэгэхээр өнөөдөр яг хуулийн хугацаанд сонгуулийн ерөнхий орооноос гаргаж өгсөн хуваарийн дагуу нам эвслүүд нэр дэвшигчээ 5 сарын 24-өөс 28-ны
хооронд тодруулах ёстой. Тэгэхээр манай намын хувьд бол өнөөдөр 5 сарын 24-ний өдөр нийт дэвшигчээ тодруулж одоо зарж байна. Ингээд бидний одоо сонгуулийн нийт дэвших үйл ажиллагааг сурвалжилсан олон нийт төвөгсөн сэтгүүлчдэд дахин талархал илэрхийлье. Хэвлэлийн хурал дуусныг мэдгдээ. Баярлалаа та бүхэнд.